Энэ аудитын сэдэв батлах энэ асуудал дээр бас яг одоо 40,000 оны гишүүд бас идэвхтэй оролцох зайлшгүй шаардлагатай баг. Энд одоо яг хоосон улс төржихгүйгээр бас бодит мэдээлэл дээр дүгнэлтөөгөө цаашдаа яах вэ гэдэг зөвлөмж ерөнхийдөө гардаг гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ үнэрэндээ бас жоохон ач холбогдол үгүй. Би ер нь аудитын сэдэв дотор бас уг нь зах зээлийн зарчмаар явж байгаа энэ асуудлын тэрийг орох бол дэмий л гэж бодож байгаа. Энэ зээлийн үг бууруулах бодлого стратеги хэрэгжилт үр дүн гэдэг. Энэ одоо бүр ингээ мөнхийн сэдэв боллоо. Яг эцсийн дүндээ энэ дэр аудит хийгээд нэг тийм тойм гарахгүй. Зүгээр бизнесийн хууль эрх зүйн орчин яаж сайжирж байгаа вэ гэдэг ерөнхийлийн цаана яригддээ шүү дээ. Ингээд эрэлт нийлүүлэлт бол мөнгөний үн аншаасаа шалтгаалж байгаа юм ингээл нэг сүр бадруулаад ингээл аудитын сэдэв дээр бодлогын хувьд бодлогоор гүйцэтгэх аудитын сэдэв дотор орж байгаа хгүй. Энэ нэг тийм үндэсний аудитын байгууллагын төрт бол нэг одоо шаардлагатай юу. За хоёрдугаарт одоо ингээ баригдаагүй төслүүдийг ингээ аудит урьдсан юм. Энэ ингээ буруу зөвлөгөө явж мэдэн шүү. Сүүлдээ энэ том төслүүдийг хэрэгжүүлэхгүй байх. Тэгээ гишүүд маань нэг зүйлийг бол улсын төсвөөр хийх ажил, орон нутгийн төсвөөр хийх ажил чинь бас яламжтай байгаа. Хоёрдугаарт энэ засгийн газар буюу яамдууд юу хийх вэ? Орон нутаг юу хийх вэ гэдэг чиг нь хууль тогтоомжоор зааглалцсан. Тэгээ BDD хандлага болохоор энэ улсын хурал дээр л нэг аливаа зүйлүүдийг төвлөрүүл шийдэх гээл эндээс л ярилцахгүй бол бүгдийг дэмжихгүй гэдэг. Чи орон нутгууд чинь бас өөртөө оногдсон чигүүргийн дагуу ажлуудаа хийж байгаа шүү дээ. Нэг ийм зүйлийг би бас зайлшгүй хэлмээр байна. Тэгэхээр энэ туулын урдны зам ам дээр чи ингээ хэрэгжиж байгаа юм дээр тендер зарлах байгаа юм дээр одоо ингээ наан бахан бужигнуулж явах үед. Чи мэрэгжлийн байгууллагууд нь яга зураг төсвийн батлаад явуулж байгаа шүү дээ. Энэ одоо тэгээд бас зөв зөвлөхгүй юу мэдэхгүй байна. За хоёрдугаарт би Магнас өрн даргаыг болон энэ аудитыг юу хэлж ийм хэрэг газрын үйл тогтоомжийн нийцлийг энэ сэдэв болгож оруулмаар байна. Энэ газрын үйл гэдэг чинь Монгол улсын төрийн байгууллагууд нэгдмэл байх, эдийн засгийн суур капитал байхгүй. Энэ өөрөө эргээд эдийн засаг бол нийгмийн төрийн аюулгүй байдлын тэрийг дэмжиж байгаа юм. Энэ мал аж ахуй гэдэг юм уу, аялал жуулчлал, уул уурхай бүх юм чи энтэйсээ уялдаад ингээ гацчаад байна. Энэ дээр сэдэв болгож оруулмаар байна. Монгол бахны бүтэц тэр дундаа хүний нөөцийн асуудлыг сэдэв болгож оруулмаар байна. Энэ бүтцээ одоо альч төрийн институтээр батлуулдаг ганц байгууллага би нэг хавар асуудлуудыг хүндсэн чи бүх ажилчдаа мэдээлэл өгсөн байгаа байхгүй чөлөөлнө гэдэг. Гэхдээ нэгийг ч чөлөөлөөгүй. Ингэж одоо даапалж болд юм уу? Гишүүд нэг юм байхаар ингээд нэхэж магадгүй өнгөтэй бүх ажилчдаа чөлөөлөх утас гэсэн байгаа байхгүй. Гэхдээ нэгийг чөлөөлөөгүй. Энэ хүний нөөц төр ямар дарга цэрэг, ямар шалгуураар орж ирсэн хүмүүсүүд энэ дээр нэг аудит хиймээр байна. Монгол банкн дээр хүний нөөцийн бодлого дээр нь. За хоёрдугаарт энэ шүүхийн төсөв Монгол улсад энэ маргаан заслах асуудал болоо хүний эрхийг хамгаалах гэж хүрэлцээтэй. За сайн зэрэг гишүүд 1 минут нэмж өгье. Шүүхийн төсвийн хүрэлцээтэй байдлын асуудлыг аудитын сэдэв болгож ормоор байна. Танай байгууллага бас яг төсвийн байнгын орооноос өгсөн саналын дагуу төсвөө тавилдаг. Шүүх эрх мэдэл гээд гүйцэтгэх болон хууль тогтоох байгууллагатай энэ тэнцүү эрх мэдлийн төсвийг хууль зүйн байнгын ороо батлаад өгөхөөр хасдаг. Тэгэхээр энэ одоо төсвийн харилцаан дээр та нар бас нэг дүгнэлт өгмөр байна. Энэ хүний эрхийг хангах шүүнцлэх шүүх эрх мэдлийн байгууллага хэвийн үйл ажиллагаа хангахад энэ болж гин үү? Яг та нартай бас эзэлж агчмаар хандангуй сангийн ам төсвийн талын тастаа ичдэг. Та нарыг бол тасдахгүй байгаа юм билий. Ийм яламжтай байдалд байна уу? Энэ чигүүрэг зорилготой хүрж ийн үгдийг энэ аудитын сэдэв болгож оруулмаар байна. За хоёрдугаарт энэ аудит дээр төрийн чигүүргийн давхардлыг анхаарч эрх мэдлийн төвлөрлийг задламаар байна. Орон нутагт нь өгмөр шүү дээ. Орон нутаг асуудлуудаа шийдэж явахаар тийм бүтээн байгуулалт хийлээ тэргүүрээ тэтгэвэр нэмэж гэдэг. Гэхдээ тэгээд одоо энэ орон нутагт ч бас хүмүүс амьдарч байгаа шүү дээ. Эрүүл аюулгүй орчин, тогтвортой орчинд амьдармаар байна. Чиг үүрэг болон төсөв нь өөр юм байхгүй. Тэгээ ингээ улс төрийн хоосон сэдэв болгоод тэрийг татаж авчир энд. За ажлын хэсгийн 5 номер. Сайн зэрэг гишүүний асуултанд би товч хариулъя явчих. За газрын хуулийн асуудлаар бид нар сэдэв сонгож ярилцаад энэ аймагуд нийслэл дээр бид нар сэдэв болгож оруулсан байгаа. Яагаад гэвэл одоо энэ төсвийн байнгын орон сэдэв батлагдахаар бүх аймаг нийслэлээс сэдвээ аваад эндээс батлагдсан сэдэв дээр нэмээд ингээд том төлөвлөгөө баталдаг. Тэгэхээр энэ удаа бид нар аймаг нийслэл дээр энэ газрын хууль тогтоомж, газрын төлбөрийн одоо хуулийн биелэлтийн асуудлаар сэдэв бүх аймаг нийслэлээр оруулаад ингээд нэгтгэхэд тэгээ байнгын ороондоо өгөө гэдэг ийм байдлаар одоо аймаг орон нутгийнхаа төлөвлөгөөн дээр тавьсан байж байгаа.
За өнгөрсөн жил гэхэд бид нар аймаг нийслэлээр нийт 30 сэдв бид нар батлаад өнөөдөр биелэлт нь 90 гаруй хувьтай ингээд явж байгаа. За энэ бол манай сэдвийн хүрээнд байгаа гэдээ ойлгочих болно. За хоёрдугаарт энэ туулын хурдны зам дээр энэ урьдчилсан аудитл бид нар хийх юм. Энийг бол бид нар нөгөө тэзүү зураг төсөв төлөвлөлттэй холбоотой асуудлыг урьдчилсан байдлаар хийгээд тэгээ бодит цагийн аудит тухайн үед нь хийгээд явчих гэсэн ийм байдлаар одоо оруулсан байгаа. Ер нь бол олон орн бол энэ урьдчилсан аудитыг хийдэг туршлагатай. Энэ нь бол хоёр талтай. За нэг нь бол нэгэнт хийгээд буруу зуруу юм хийгээд өнгөрөөд үр дагавар одоо эсрэг болохоос сөрөг болохоос сэргийлэх нэг талтай. А нөгөө талаараа бас энэ нөгөө эхлэх гэж байгаа юмны бас саад болох ийм нэг болгоомжлол бас төрүүлдэг ийм талтай. Тэгэхээр бид нар энэ аль алийг бодолцоод ямар ч байсан одоо бусад улс орн амжилттай явуулаад байгаа энэ юм энэ том одоо асуудал том одоо төсөл дээр энэ эхлүүлэх зүйтэй хаа гэдэг ийм байдлаар өгсөн. За бид нар бол ямар нэгэн байдлаар энэ дээр хууль тогтоом зөрчиж юм уу асуудалтанд саад болох биш. Бага бичиг баримтын хүрээнд яагаад ингэж зөвлөмжөө өгөөд явчих юм болцоо гэж харж байгаа. За дараагийн асуудал нь энэ дөрвөн зогдоод гишүүний асуудал төр зээлийн хүүгийн стратеги дээр би энэ 25 онд бол байхгүй 26 онд бид нар ингэж хойшлуулж оруулж байгаа гэж хэлэх гэж байгаа жоохон яас энэ 25 онд андуураад яаж тэр бол сэдвт байгаа. За хүний нөөц Монгол банктай холбоотой асуудлаар Монгол банк бол тусдаа хуультай учраас энэ юм бил ер нь одоо орж байгаагүй юм билээ. Санхүү тайланлуунч бид нар орж байгаагүй ийм байгаа. За энийг бол төсөв эдийн засгийн байнгын орон дээр бол ярих ийм асуудал баха. Тэгэхээр бид нар энэ бол сэдвийг бол яаж чадаагүй. Энэ талын юм бол хөндөж чадаагүй. За шүүхийн төсөвтэй холбоотой асуудлаар бид нар бол нөгөө төсвийнхаа хуулинд ингээд дүгнэлтээ өгөө зөвлөмжөө өгчдөг. За манайх ч гэсэн ялгаагүй энэ жил бас л одоо 6.2 тэрбумаар хасагтаад ингээд манай юу бол ингэж хасагдаж батлагдсан. Тэгэхээр ингээд тусгаалan нэг байгууллагын төсвөр рүү бид нар оролцох асуудал нь их хурлын баталсан төсвийн хууль учраас бид энэ дээр бол одоо сэдв гэж лав биднэрт санал ирээгүй. Бид сонгож ийм сэдв бол судалж оруулж ирэх байгаа. За төрийн чиг үүргийн давхардалтай холбоотой асуудлыг одоо ямар ч үс хүний нөөцийн тухайд бол бид нар энэ төрийн албаны одоо хуулийн хэрэгжилттэй холбоотой маш том одоо гүйцэтгэлийн аудит хийгээд ингээд төсвийн байнгын ороонд бол ирүүлсэн одоо 8 сард бахаа бид нар ирүүлсэн. Ингээд одоогор бол хилцэгдэг ингээд хүлээгдэж байгаа юм. Яг байгууллагуудын чиг үүргийн давхартай холбоотой асуудлыг бол хөндөж үзээгүй. Орон нутгийнханд бол бид нар нэг одоо сэдв оруулж байгаа. Тэрний өөхөр зэрэг орон нутагт ингээ олон одоо ийм орон нутгийн өмчт үйлдвэрийн газрууд байгуулад компаниуд байгуулад ингээ яваад байна. Энийг одоо бид нар орон нутгийнхаа нөгөө аймаг нийслэлийнхаа аудитын хэмжээнд сэдвт нь оруулж батлуулад тэгээ нэгдэхэд төсвийн байнгын орнуудад танилцуулаад байдал нэг юм байна. За тэн дээр бол давхардлууд байгаа учраас бид нар хийлэх гээд байгаа. Нэг ийм сэдвэл бид нар одоо энэ жил сонгосон байна. За сайн зэрэг гишүүн тодруулъя. Магнус Өрндарга тэгэхээр газрын асуудал дээр бол нэгдсэн байдлаар тэгээд юм чинь орж ирэх юм. Гэхдээ хит бас төлбөр талаасаа биш. Яг үнэхээр энэ газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа эрхийн төрлүүд чинь оновчтой байна уу гэдэг асуудлаа гаргаж ирж тусгай хамгаалалтаа газар нутгатайгаа хэрхэн яаж уялдж байгаа. Үндэ хэлээд газрын асуудал чинь 7-8 байгууллага дээр байхгүй. Сүүлд манай хил хамгаалах байгууллага хүртэл яг хилийн бүсийнхаа зоон дээр ятсан мал үйлжүүлэхгүй хадлан дижэл хийлгэн хийлэхгүй гэд эн чинь бүр их замбараагаа алдчихж байгаа байхгүй. Тэгэхээр энийг нэг зэгцэлмээр байна. За шүүхийн төсвийг эрхжил нэг бодож очие. Ер нь энийг нэг анхааралтай авахгүй шүүх төрийн эрх мэдлийг ингээ 3 салаан мөчд хуваачиж гин гэсэн мөртлөө энэ төсөн мөнгөөр нь бид нар байнгын боох юм а. Энэ дээр нэг дүгнэлт гаргаж ирж цаашдаа шийдмээр байна. За тэгээ энэ төрийн чиг үүргийн давхардлын асуудал дээр уг нь бидэд одоо сүүлийн үед хандлага байна. Хэрэгжүүлэгч агентлыг тохируулагч агентлаг болголоо энэ төр шийдвэр гарч ийн гэдэг байхгүй. Ийм инээдтэй юм байж болохгүй. Хэрэгжүүлэгч агентлаг гэдэг бол дээрээ яамтай агентлыг хэлдэг. Тохируулагч агентлаг гэдэг чи дээрээ яамгүй агентлыг хийж хагас бодлогын шинжтэй байдаг байхгүй. Гэтэл одоо ингээд ерөөс ингээ юмныхаа өвчнийг бидэд олохгүй байна. Энэ дээр бас дүгнэлт юм. За дараагийн за Нуруу Алтан гишүүн асуулт.